Доктор Эдвин Луис Кол. Төгөлдөрсөн эр хүн. 19 дугаар бүлэг. Энэ чинь миний аав. Зан чанар чинь таныг хүргэж чадахгүй газар. Авьяас чинь аваа чинь. Нэг ялангуяа тамирчид, компани захирал, номлогч нарын хувьд тэр. Ааваас үлддэг жинхэнэ өвн хүү охиндоо суулгадаг зан чанар юм. Тэгээд ч эр хүнийг мэлаадаг хамгийн том шагнал нь энэ чинь миний аав гэдэг үг юм. Засгийн газар айл гэрийг хадгалж, аав ээжийг нь үр хүүхдээ хайрлан халамжилж, хүн шиг өсгөж, хэлсэн үгдээ эзэн болдог хүмүүс болгож чадахгүй. Аав ээж хоёр салах үед хүүхэд нас минь дууссан юм да гэж хэлж буй хүүхдийн үгийг сонссноос хойш би салалтыг үзэн ядаж эсэргүүцдэг болсон юм. Хойд эцэг ихтэй гэр бүлийн талаарх номдоо Джон Вебстер хүмүүс салах талаар дахин нэг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ хүмүүс салах талаар дахин нэг удаа биш 50,000 удаа бодож үзээд салахгүй үлдэх ёстой гэж бичжээ. 25 жилийн судалгааны бүтээл болох салалтаас үлдсэн санаанд оромгүй өв номдоо Жудит Валлерстейн аав ээж нь салсан гэр бүлийн хүүхдүүд салалтын шархаас хизээж эдгэрдэггүй гэжээ. Салалт хүүхдүүдэд ямар шарх үлдээдэг? Энэ шарх хүүхдийг насанд хүрсэн хойнч нөлөөлдөг тухай зохиолч нарийн бичсэн байдаг. Тиймээс бид чуулган дотор л уламжлалт гэрлэлт ямар чухал болохыг баталж, аав ээжд нь үр хүүхдээ хайрлж, халамжлахыг зааж, нийгмээ бэхжүүлэхийн тулд гэр бүлийг бэхжүүлж, хүүхдүүдэд харилцаа ямар чухал болохыг зааж өгөх шаардлагатай. Гэр бүл бол анхны зааврын сургууль юм. Үр хүүхэд маань манай улс үндэстний ирээдүйн гол шалгуур үзүүлэлт юм. Эр хүний амьдралыг гол 3 үүрэгт базаж болно. Нэрв, харилцаа, удирдлага. Гурвуулаа хүүхдэд амин чухал. Аав байна гэдэг нь Бурхны дүр төрхөөр түүнтэй адил загварлагдаж, хэлбэршсэн хүний амьдралын нөхөн үржүүлэгч байна гэсэн үг юм. Энэ бол ариун нандин зүйл. Хүүхэд тачаалын бус, хайрын бүтээл байх ёстой. Эцэг хүнийхээ хувьд та бүтээсэн хүүхдийнхээ төлөө хариуцлагатай. Та ээжийг нь үр хөндүүлэхэд хүргэсэн хүүхдийнхээ төлөө хариуцлагатай. Та хайсан, хар тамхинд донтсон, шоронд орсон, биеэ үнэлсэн хүүхдийнхээ төлөө хариуцлагатай. Таны хариуцлагагүй явдлаас болж аавгүй өссөн хүүхдийнхээ төлөө та л хариуцлагатай. Та энд суугаад энэ номыг уншиж байхад таны өөрийнхөө мах цусны тасархай гэж бодох нь байдаггүй хүнч гэж тоолгүй хайсан хүүхэд чинь хаа нэгтээ гудамд тэнэж явна. Гэтэл та тэр хүүхдийн төлөө биш, харин миний хэрэгэлсэн үгэнд илүү завниж байна. Охид хөвгүүд төрдөг. Аав хүн бий болдог. Эрэгчин бүр хүүхэд хийж чадна. Гэхдээ зөвхөн эр хүн л хүүхдийн аав болдог. Төрүүлсэн хүүхдийнх нь аав болох санаагүй байж, эмэгтэй хүнийг жирэмсэн болгочход хүүхэдтэй нь хайчих эрх ямар ч эрэгтэй хүнд байхгүй. Нэгч эрэгтэй хүнд. Эрчүүд бид аимшигын дэлхий дээр цэцэг шиг хүүхдүүдийг өсгөхөөр дуудагдсан. Эрчүүд бид аавыгаа биширч хүнддэгдэг идэвхжтэй хүүхдүүдийг өсгөхөөр дуудагдсан. Бурхан биднийг хүүхдүүдэд уурлуулж болохгүй. Харин эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл гэсэн. Эфес 6:4. Үүнийг хийж сурахад цаг хэрэгтэй. Зориуд цаг гаргах хэрэгтэй. Цагийг юугаарч орлуулахгүй. Цаг гаргана гэдэг нь өөрийгөө зориулна гэсэн үг. Эр хүн өөрийгөө өгч байж л үр хүүхдээ эзний замаар хүмүүжүүлнэ. Нэг удаа надад Лос Анжелес хотноо Promise Keepers байгууллагын зохион байгуулсан 78,462 эрчүүдийн том цуглаанд номлох завшаан олдсон юм. Тэгээд намайг нэг үг хэлтэл цуглаан тэр аяараа нүүрэглэв. Би тэдэнд ингэж хэлсэн юм. Атеист хүн гудамжны булан тохойд зогсоод 2 алах хавсран тэнгэр өөдөргөөд би бурханд итгэдэггүй гэж хашгирдаггүй. Тэр зүгээр л бурхан байхгүй юм шиг л аж төрдөг. Та нарын ихэнх нь бүтэн сайн өдөр чуулганд яваад харин 7 хоногийн дундуур Библи унших юм уу залбирах зэрэг ямарваа нэгэн сүнслэг зүйл хийдэггүй. Тэгэхээр та бүтэн сайнд Христэд итгэгч, бусад үед нь атеист болж таарч байна. Паул би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаая гэж хэлэхдээ сайн аавын үлгэр загвар өгчээ. 1-р Коринт 11:1. Израилийн удирдагч Мосе нэг удаа үхэнгээ алдтал өвдсөн тухай бичээст гардаг. Гэтэл Мосегийн эхнэр Зиппора ууган хүүгийнхэн хөвчийг хүндсэнд Мосе эдгэрч аяллаа үргэлжлүүлжээ. Энэ хэдхэн ишлэлд хачин жигтэй үйл явдал хөвөрч байна. Энэ бүхэн ямар учиртай вэ?
Эзэн Есүс маань "Хэрэв та нар Авраамийн хүүхдүүд байсан бол Авраамийн хийснийг хийх байсан" хэмээн айлтсан. Иохан 8:39. Авраам бол газар дээрх Бурхны итгэлийн гэр бүлийн аав юм. Христэд итгэдэг хүн бүр итгэмжтэй Авраамаар дамжин итгэлээрээ түүний үр удам болсноо ухаардаг. Бурхан Авраамыг маш энгийн үгээр сайлсан. Би түүгээр түүний хүүхдүүдэд болон гэр бүлийнхэнд тушаалгахаар би түүнийг сонгож авсан юм. Эхлэл 18:19. Авраам үр удамдаа ямар ажил дамжуулсан бэ? Нэгдүгээрт, Авраам итгэлээр зөвтгөгдсөн. Хоёрдугаарт, Авраам өргөл өргөсөн. Гуравдугаарт, Авраам Лотыг аварсан. Дөрөвдүгээрт, Авраам гэр бүлээ удирдсан. Газар дээрх гэр бүлээ хэрхэн удирдаснаар нь Бурхан Авраамыг газар дээрх Тэнгэрийн гэр бүлийнхээ удирдагч болгожээ. Тиймээс л Паул Тимотед аливаа хүн Бурханы чуулганыг удирдахаас өмнө эхлээд өөрийнхөө гэр бүлийн удирдагч гэдгээ баталсан байх ёстой гэж бичжээ. Авраам хариуцлагатай байж хүүгийнхээ хөвчийг хөндөж, хүүдээ өв залгамжлуулж, арилжаа наймаа зааж өгч, гэргий олж өгсөн. Мосе хүүгийнхээ хөвчийг хөндөх үүрэгтэй байсан ч үүнийгээ хийгээгүй. Яагаад? Би яаж мэдхэв? Ажбаас тэрээр Бурханы дуудлагыг биелүүлээд завгүй байсандаа гэр бүлээ гэргийдээ даатгсан болтой. Гэтэл гэргий Зиппора нь Иеховагийн талаар болоод Авраамийн талаар Мосе шиг заалгаж өсөөгүй учраас сайн ойлголт байхгүй тул нөхөр нь хүүгийнхээ хөвчийг хөндөе гэхэд нь халгаагаагүй болтой юм. Эхнэр нь хүүгээ толгой дээрээ гаргаж, Мосе эхнэрээ толгой дээрээ гаргажээ. Эр хүнийхээ хамгийн чухал ажил үүрэг болох аав байх үүргээ хайхраагүй Мосегийн нүгэл нь тэднийг Бурханы бус Медианчуудын буулганд оруулах шахав. Бурхан Мосег хүмүүсийнхээ удирдагчаар томилхоос өмнө энэ сургамжийг өгчээ. Бурхан Мосег онцгойлж үзээгүй. Бурханы хуулиас гадуур дөргидөг хүн байдаггүйг Бурхан Мосед хатуу сургажээ. Бурханы арга замаас дээгүр хүн байдаггүйг Бурхан маш энгийн боловч товч тодорхой хэлсэн. Бурханы үгээс хинч гадуур байхгүй. Ели гэдэг Израилийн тахилч байжээ. Тэр бээр үүрэг хариуцлага мэддэг бичгийн хүн байв. Гэтэл түүний хөвгүүд Билиалийн хөвгүүд болжээ. Чөтгөрийн завхарсан, задарсан, амиа бодсон, айж имэх юмгүй тэр хөвгүүд Израилигч бузар булай нүгэлдээ уруу татав. Ели хөвгүүдийнхээ хэргийг сонсож зэмлсэн атлаа. Тэднийг удирдлагаас нь татан буулгаагүй. Тиймээс Бурхан түүнд "Чи надаас илүү хөвгүүдээ өргөмжлөв" хэмээжээ. Бурхан Елиг хатуу боловч шудрах шүүж удмыг нь тасалсан юм. Нэг насаараа Бурханд үйлчилсэн энэ хөгшин ийм хувь тавилан хүртэж завхаар юу хийсэн юм бэ? Елигийн үйлчил нь түүний карьер бөгөөд шүтэн болжээ. Магадгүй тэр бээр эзнийг анхаарахаасаа илүү ажлаа анхаарсан байх. Өнөөдөр маш олон эрчүүд яг ийм зүйл хийдэг. Маш түгээмэл үзэгдэл. Гэхдээ бичээсийн бус. Ели ингэснээр зориуд бөгөөд санаатайгаар хөвгүүдээ аавгүй болгожээ. Тэд амьдралын ухаан байхгүй. Задарсан, дарангүй, таашаалын төлөөл явдаг, залтай, хатуу сэтгэлтэй, шашинлаг хүмүүс байсан. Байдаг л явдал, гэхдээ бичээсийн биш. Бурханы жинхэнэ хүү, Авраамийн жинхэнэ хүү, жинхэнэ аавын ажлыг бодоод үз. Нэгдүгээрт хүүгийнхээ хөвчийг хөнд. Шинэ гэрээний бидний хувьд энэ нь үр хүүхдээ Бурханы сүнсээр төрсөн жинхэнэ Христэд итгэгч болгож өсгөх гэсэн үг. Үр хүүхэддээ эзнийг мэдүүлэх үүргийг Бурхан аав хүнд өгсөн. Бурхан эрчүүдтэй хариуцлага тооцно. Эрчүүд сүнслэг үүрэгт ажиллаа эхнэртэй үүрүүлэх нь элбэг бөгөөд эхнэр нь хариуцлагатай болдог. Эрчүүд үүнээсээ болж зовдогч энэ тухайга мэддэггүй. Гэр бүлийн сүнслэг удирдагчид хүлээлгсэн үүрэг хариуцлага хүлээж авахаас татгалзснаар тэрбээр Бурханы шийтгэл дор орчход яагаад Бурханаар өрөөгдөхгүй байгаагаа гайхдаг. Мэдээж шүү дээ. Хоёрдугаарт хөвгүүддээ өв үлдээ. Авраам хөвгүүддээ итгэлийн болоод санхүүгийн маш том өв өгсөн. Энэ бэлгийг захиран зарцуулж хорогдохыг нь бус, аривчхыг нь харах нь тэдний үүрэг хариуцлага байв. Бурхан хэрв хөвгүүдэд нь аавынх нь үйлчлэлийг өвлүүлэхийг хүсээгүй бол Авраам, Исаак, Яаковын Бурхан гэдэг нэрээрээ танигдахгүй байсан. Хөвгүүд нь аав Авраамынхаа худгийг дахиж ухах ёстой байв. Хөвгүүд нь аавынхаа үйлчлэлийг өвлж болохч тосолгоог нь автоматар өвлөж авахгүй. Тосолгоог тэд өөрсдөө л Бурханаас олж авах ёстой. Бизнесийн тал дээр ч адил өөрийгөө хэн болохыг батлан харуулахаас нааш хөвгүүд хүлээн авагдахгүй бөгөөд удирдлага нь ч баталгаажихгүй. 3-дугаарт хүүгээ амьдралын ухаанд сурга.
Олон улс оронд аав нь хүүгээ дагалдуулан сургадаг. Гэхдээ Америк тэргүүтэй улсад ийм ёс дэлгэрээгүй. Тийм боловч аав нь хүүгээ ажлын ёс зүй, мөнгөний үндэс нь амьдралын ухаанд сургах ёстой. Дөрөвдүгээрт гэргий олж өг. Аав ээж нь үр хүүхдээ хинтээ гэрлүүлэхээ шийддэг ёс заншил одоо ч зарим улсад бий. Авраамийн үед хүмүүс хайртай хүнтэйгээ гэрэлдэг биш, харин гэрэлсэн хүнээ хайрладаг байсан. Гэтэл Америкчууд бид хайртай хүнтэйгээ гэрлээд дараа нь гэрэлсэн хүнээ хайрладаггүй. Өнөөдөр ч аав нь хүүдээ гэргий олж өгнө гэж юу байх вэ? Гэхдээ аав нь хүүдээ Бурханы мэлмидэх гэр бүлийн үндэс нь гэрлэлтийн гэрээний ариун нандин чанарыг, онгон байдлын суу алдрыг зааж өгч чадна. Онгон бие нь насандаа нэг л удаа нэг л хүнд өгч болох эрэгтэй эмэгтэй хүнд Бурханаас заяасан бэлэг юм. Тиймээс л тун онц ариун юм. Бурхан ганц бие хүн танд энэ дэндүү утга учиртай, онцгой, нандин, ариун, эрхэм энэ бэлгийг амьдралдаа ганц л хүнд, ганц л удаа өгөөрэй хэмээн хайрлжээ. Сайн аав байх шиг суу алдартай дуудлага байхгүй. Хойд аав байх нь төрсөн аав байхаас хавьгүй их цэцэн ухаан нэгүүлсэл шаардна. Учир нь төрсөн аавд гэр бүлийнхээ дээр тогтоох эрх мэдэл олгогддог бол хойд аав эрх мэдлээ өөрөө олж авах ёстой. Хэрв та нар бусдын юмд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх вүлээ? Луг 16:12. Есүсийн зааж өгсөн энэ зарчим гэрлэлтээр дамжин нэгэн гэр бүл болсон хойд аавуудад болон хүүхдүүдэд чухал юм. Феникст зохион байгуулсан цуглаан дээр нэг хүн босоод би өөрийнхөө хоёр хүүхэдтэй зүгээр атлаа. Гэргийнхээ хоёр хүүхэдтэйгээ яагаад учраа олдоггүй байснаа ер ойлгодгүй байлаа. Гэтэл би төрсэн хоёр хүүдээ итгэмжтэй байсан шиг гэргийнхээ хоёр хүүхдэд итгэмжтэй байгаагүй ажээ. Одооноос эхлээд би хүүхдүүдээ хүний өөрийн гэж ялгахгүй гэж хэлсэн юм. Түүнийг бүх эрчүүд дэмжив. Эрэгтэй хүн яагаад тийм чухал вэ? Библийн эхний 5 ном нь ердөө л 7 хүний түүх юм. Тэр хүмүүсээр дамжин Бурханы түүх илэрхийлэгдсэн. Бурхан өөрийгөө бидний аав гэдгээ илчилсэн. Бид ч бас үр хүүхэдтэй өөрийгөө ямар аав болохоо илчилж чадна. Бурхан ба хүмүүсийн хооронд зууч болж Бурханы хайртай хүмүүст Бурханы нэгүслийг дамжуулдаг үүрэгтэй хуучин гэрээний тахилч нарыг аав хэмээдэг байжээ. Тэгэхээр айл гэрийн аавч бас гэрийнхээ тахилч юм. Тиймээс ямар ч эр хүн Бурханд үр хүүхдийнхээ талаар яриагүй ээж үр хүүхэдтэй Бурханы талаар ярих эрхгүй. Эр хүнт иш үзүүлэгч, тахилч, хаан, аав, эцэг. Тиймээс гэр бүл дотроо гэр бүлтэйгээ хамт хийж буй бүхэндээ Христтэй адил эр хүн бай. Энэ нь гэр бүлд ч нийгэмдж Бурханы хаанчлалдж хэрэгтэй. Та доктор Эдвин Луис Коллин төгөлдөрсөн эр хүн номын 19-р бүлгийг сонслоо.